Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөн төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд шинэхэн дахин өглөөний мэндийг хүргэж байна. Өнөөдөр их гоё тийм тунгалаг сайхан сэрүүн өглөө те. Тэгээд одоо ингэ нэг юу зам болсон. Тэгэхээр одоо ингэ наадмын дараа намар гэд хэлдэг те. Сүүлийн үед ер нь энэ юу болж гинөө гэж надад их бодогдоод байгаа шүү дээ. Хаврын талсаар, зуны талсаар алга болсон юм шиг. Тэгээд ер нь бол хүмүүс их хүүтэн байна гэж ингэж хэлж байна те. Тэгээд би эндээс нэг зүйлийг ингэж хэлэх гээд байна. Бүх зүйл ийм байдгийг, ийм байхч байх, ийм байсаар байна гэсэн тийм үзэл бодолд бол баригддаггүй байна. Тэгээд бидний бодоор те энэ дараад нь ямар нэгэн асуудал гарсан те үгүй тэр чинь 3 сар байдаг үедээ 100 те 3 гой дулаахан сар гэдэг л магадгүй 2 дулаахан сар магадгүй 1 дулаахан сар байхыг үгүйсэхгүй. Тийм болохоор энэ дэлхий дээр болж өнгөрч байгаа бүх зүйл бурхны хяналтанд дор гэхдээ бидний хүснээр биш байдаг гэдгийг бид нар зарим өглөө зарим үед хөдөлгөөншөрөх хэрэгтэй гэж бол бодогдсон. Тэгээд миний хувьд бол жоохон сэрүүнл зам байна да гэж бол сүүлийн үед бол бодоод байгаа. Харин тий. Ер нь жоохон сэрүүн байгаад байгаа. Нэг халахаараа айгүй амар халчаад тэгээд бусд үедээ ер нь жоохон сэрүүн байх гэдэг. Гэхдээ бас 100 юм чин гоё урин дулаан гоё цагууд бас байх хаа гэж найдаж байна. Тэгээд гайхалтай өглөө байна. Тэгээд шинэ өглөө өгсөн эзэн бурхандаа талархъя. Тэгээд бид нар нөгөө нэг завгүй байдал донд маш олон бас заримдаа зүйлсүүдийг орхигдуулах тэр зүйлсүүд байдаг. Тэгээ энэ өглөө бурхан ямар үг өгсөн бэ гэхээр ямар ч нөхцөлд байдалд байсан бурханыг магтахаа хэзээ ч зогсоож болохгүй. Ямар ч нөхцөл байдалд байсан тэр бурханыг магтсаар байх тэр зүрх сэтгэлийг бас энэ өглөө дахин өөртөө сануулж байлаа. Тэгээд нөгөө нэг шорон дотроос хүртэл нөх хүмүүс магтажсэн те. Тэгэхээр та яг одоо байгаа газраа үнэхээр бурхныг магтаасай, алтаржуулаасай. Тэр бол магтаалыг авах зохистой нэг юм шүү гэдгийг энэ өглөө бас сонсогч танд бас өөртөө дахин сануулж байна. Ер нь Паулаас нэг гайхалтай сурч зүйл нь юу гэхээр би яад баянч яахыг мэднэ, яад дууч яахыг мэднэ те. Дутагдах, гачигдахыг мэднэ гэдэг тэр үг надад маш их юм гүн сэтгэл ингээд төрүүлдэг. Тэгэхээр одоо итгэвч хүн би баян байхыг мэднэ гэж хэлхийг ингээд Паулаас хүртэл сонсч байгаа доо жоохон тайвширч байгаа байхгүй. Яг тэгэхээр хүмүүс дандаа итгэвч хүмүүсийг нэг юм ядуу зүдөө байдаг юм шиг юм боддог шүү дээ тийм. Яг мэдээж бид нэр ядуу зүдөө хүмүүст онцгой анхаарал тавьж тэр нь анхаарал татдаг гэдэг нь үнэн. Гэтэ энэ нь бид нар өөрсдөө тийм одоо юу гэдгийг тэр нийгмийн зүгээс ядуу гэж харагддаг тийм одоо төвшин дандаа амьдраад идэг гэсэн үг бол биш байгаа. Яг тэгвэл бидний эзэн бурхан бол хаатын хаа дээдийн дээд те өрчлөн ертөнцийн бүх тогтолцоог өдөрдөгч хянагч үе таалгуудыг нээгч эзэн учраас бид бол авсан зүйлээ магадгүй байх ёстой эзэнд нь дамжуулж агаад бид нар өөрөө сайндаа хүнд юм өгөөд байх гэж бас зарим хүмүүс буруу ойлгоод идэг юм шиг байна. Би тэгэхээр юу гэж бодож юм бэ? Өглөөний тэр чиний чимээг цагаараа уншсан үгийг бол маш чухал үг гэж бол бодож байна. Ямар ч үед эзнийг магтахаа зогсоож болохгүй гэж. Тэгэхээр өнөөдөр ямар байгааг мэдэхгүй байна. Гэхдээ бүгдээрээ эзнийг магтаад хэлье гэж бодож байна. Амен. Хамтдаа эзнийг магтцгаая.
аюудын хаан хүч чадлаараа бүхнийг захирагч та эзэн харахгүй амьдралын гэрэл хараагүй нүдийг миннэсэн балчих шавраас намайг гарган өөрийн хүүхэд болгосон та дагуулаач та удирдаач та дагуулаач та удирдаач цагаалмаар хан судлын таномон зүрхээ өргөн ирж байна оршин таномон даруугаар зогсон та ялагч хин үгүйсгэх вэ цөлд гол урсгаш та юудэн хаан хүч чадлаараа бүхнийг захирагч та эзэн харахгүй амьдралын гэрэл хараагүй нүдийг миннэсэн балчих шавраас намайг гарган өөрийн хүүхэд болгосон та дагуулаач та удирдаач та дагуулаач та удирдаач та дагуулаач та удирдаач та дагуулаач та удирдаач цагаалмаар 하루 손새 다 이래지 다 이래지 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 та ялагч хин үгүйсгэх вэ цөлд гол урсгаш та юудэн хаан хүч чадлаараа бүхнийг захирагч та эзэн Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1.
За өнөөдөр бид нар хамтдаа 2 дугаар Коринтын 2-ын 5 дугаар ишлэгийг бол үзэн. За тэгээд тэнд хэрв хэнийг чинь гашуудуулсан бол тэр хүн намайг бас харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг гашуудуулсан би хэтрүүлж хэлээгүй гэдэг Паулийн үг байна. Тэгэхээр Христ итгэгчдийг удирдах, Христэд итгэгчтэй хамт байх, тэдэнд үйлчлэх нь нэг талаар маш том юм шалгуур сорилтыг авчирдаг. Ямар сорилт вэ гэдэг ингээд хэлэхээр өөртөө маш сайн байгаа хүнийг зэмлэх шаардлага гардаг. Гэтэл сүм нэг юмараа ялгаатай байдаг байхгүй. Тэрний үл юу гэхээр хүн гэмт амьдрал болон хүн алдаа оноо зөрчил муу зуршлуудын дунд амьдарч явж байгаа сүм дээр үржээд түүнийхээ эсрэг тэмцэж за 20 муу зуршилтай байлаа гэж бодоход тэрнийхээ 12 13-ыг нь ялан дийлж тэмцэж өөрчлөгдөж бүр ингээд өөр хаанч хүнээс тийм их хэмжээний өөрчлөлт гарахгүй тийм өөрчлөлтийг хийгээд явж байхдаа л алдахад тэр нэг алдаа нь их тод харагддаг. Их тод харагддаг учраас тэгээд тухайн хүн тэр алдаандаа өөрөө яа юу гэж хандах бас чуулган бас итгэгчид хэрвээ тэр алдаа нь хин нэгний хохироосон бол хохирогч юу гэж хандах вэ гэдэг нь бол маш том асуудал болдог. Паул Үлс номын 18 дугаар бүлэг дээр ингээд харах юм бол Паул Коринт очиж байгаа байхгүй. Нөгөө Афины алдартай номлолыг хийснийхаа дараа Паул Грекийн Афинд үлдэхүү эсвэл Коринтод үлдэхүү гэдэг ийм сонголт байж байгаа. Тэгэл Паул угаасаа Афинд дуулдагдаж очиагүй зүгээр хүн хүлээж агаад тэр номлолыг хийсэн байсан. Тийм болохоор Коринтод очсон. Тэгэхээр Коринтод Паул эзэн юу гэж хэлсэн гэхээр энэ хотод миний хүмүүс олон байгаа гэдэг үгийг хэлсэн байна. За ингээ Паул тэнд жил 6 сарын туршид үйлчилсэн. Тэгэхээр Паул амьдралынхаа хамгийн хүчирхэг номлолуудыг лекцүүдийг Библи судлалуудыг тэнд хийсэн гэсэн үг. Нэгсэндээ өдөр болгон 11 цагаас өдрийн 4 цаг хүртэл турааны сургууль гэдэг чи Коринтод байгаа даа шүү дээ. За ингээд Паул хэсэг хугацааны дараа нэг газар явжсэн чинь Коринт хотынхны талаас сонсогдсон. Хөө таны нөгөө яриад байдаг, жишээ татаад байдаг, мундаг гэдэг Коринтын чи зарим бүр хойд ихтэйгээ суудсан байх гэж цаан чинь хөө. Тэгээд нөгөө мөн үү те нөгөө таны нөгөө нэг бидэрт гэрчлээд байдаг Коринтын мөн үү. Паул энэ үгийг сонсоод мэдээж маш их шаналсан учраас Коринт хотын захиа бичсэн. Тэгээд Паул бичихгүй гэж болоо шүү дээ. Өө тэгж гин үү те. За ястаа те. Тусыг усаар ариулж байгаа юм байна гэдэг чинь юмыг өөр дээрээ тусгаж яваад би аягүй их зааж сургасан чи хүмүүс аягүй сайн сурсангүй гэсэн байдлаар өөр дээрээ сургаж яваад Коринтынхныг хаяул хаях байсан. Гэтэл Паул Коринтынхныг өөртөө зориулж өөрийнхөө дагалдагчид өөрийнхөө шавнар болгож биш эзнийг дагдаг эзний хүмүүс болгож бэлдсэн. Учир нь эхнээсээ энэ дуудлага Үлс 18 дахь бүлэг дээр хэлсэнчлэн эзэн энэ хотод миний олон хүн байгаа гэж хэлчихсэн байсан. Тийм учраас эзний хүмүүстэй л үйлчлээ явж байсан. Харин гэтэл тэр хүмүүсийн дотор байсан нэг хүн гим нүгэл үйлчлээс олж тэр хотын итгэгчид олон тэр хичээж чармааж зүтгэж байгаа тэр хүмүүс бүгдөө хүнд байдалд ороход Паул бол маш их бохомдог. Энийг өөрийнхөө юу гэдгийг амьдралтай үйлчлэлтэй биш. Эзний хүмүүс зөв сайн шинэ амьдрал дотор байхын тулд бие биенийгээ босгон байгуулж, зэмлэж, бие биенийгээ чирч, бие биенийгээ дэмжиж, түшиж явах хэрэгтэй. Тэр хайр дотор тэднэлээ захиа аччихсан. Захиа бол 1-р Коринт. Бид нар үнсэн шүү дээ, Бид нар 1-р Коринт харж байна. Та нар наатахыгаа дундаасаа хөөж сатаанд тушаа. Амар тэгээд 2-р Коринт энэ ном уншиж байгаа. Гэхдээ яг үндэ бол судлаачид юу гэж хэлдэг вэ? 1-2 дугаар Коринтын дунд нэг захиа байсан юм шиг байна гэж. Гэхдээ тэр захиа бичээс сонгогдохоор тийм юу гэдгийг эзний онгодоор дүүрэн захиа биш. Магадгүй чуулганыг дахиад аргацсан жоо ятгсан ч юм уу нэг тийм захиал байсан байх л та. Тэгээ 2 дугаар Коринт захиа сонгогдсон. Паул 2 дугаар Коринт захиа сонгогдохын өмнөхөн Коринт дотроо очих боломж гарсан байна. Гарсан чинь Паул нэг юмыг сонсцсон байсан. Юу сонсцсон байсан бэ гэхээр нөгөө захиаг аваад өөрийнх нь бичсэн нөгөө захиаг аваад Коринт хотын маш их шаналж, маш их унаж тэдний дотор
Паулаас нэг л зүйлийг хамт зорсон, нэг л зүйлийг зорж яваа хамтдаа эзний үгийг судалж ингэж эзэн дотор өөрчлөгдсөн тэдний дотор нэг хүн гим нүглээ салж чадаагүйгээсээ болоод чуулган тэр чигээрээ өөрсдийнхөө хамгийн хүндэлдэг, хайрладаг эзэн дотор өөрсдийг нь өрөөж өөрсдийн төлөө амьдралаа зориулсан хүнийг гомдоож тэгээд түүнээсээ бүр маш том зэмлэл хүртсэн нь чуулганыг тэр чигээр нь гашууд болсон байсан. Та хин нэгнийг өөртөө хайртай, өөртөө ингээд тусалж дэмждэг хүнийг урмын алдаад, урмын улаад алдах нөхцөл байдалд очиж үзсэн. Коринт хотын Паулыг алдах нөхцөл байдалд очсон. Гэтэ Паул тэднэрт нэг гайхалтай зүйлийг өгсөн байсан. Эзэнд итгэл болон эзний хайрын талаар. Хайрын талаар хэн хамгийн гайхалтай хэсгийг өмчилж байгаа вэ? 1-р Коринтын ш. Коринтын 13 дугаар бүлэгч хайрын тухайс хамгийн гоё хэсэг ш. Хайр бол төвчээртэй. Тэгээд Коринт хотын Паулын үгийг аваад хэрэгжүүлсэн байгаа. Дундаасаа хөөсөн. Хөөж чадсан хамгийн гоё. Хэцүү шттэ энэ. Тэ одоо юу гэдгийг те. Та ингээд бодоод үзлээ ингээд гашуудах гэдэг чинь ингээ үнэнтэй нүүр тулхал гэсэн үг шүү дээ. Надад тохиолдоод байгаа зүйл яг бодиттой юм бэ? Үний юм бэ? Ямар харамсалтай юм бэ? Ямар гашуун, ямар хатуу юм бэ? Энэ аахгүй. Гэтэл юуныхын Коринтын үнийг хийж чадсан. Чи нааштай. Бид нар Паулаас захиа үлээж авсан. Харин тийм та нар нэг захиа үлээж авсан гэж юм. Тэгээд та нар арай баг надаас нэг ялгараад ах хүн байхгүй юм байж намайг сүмээс одоо хөөх гээд байгаа юм биш үстэй гэсэн. Паул чамайг хөөгсөн. Гэхдээ Паул ч чамайг хөөж гэж байгаа юм биш. Бидний эзэн Есүс Христийн бидэнд өгсөн мөнх ам болон шин амьдрал те бидний энэ ариусгалын амьдрал мөшгөж байгаа энэ нөхцөл байдал дотор чи бидний дунд байхад хэцүү болсон байна. Тийм учраас бид нэр чамайг албан ёсоор Коринтын чуулганаас хөөж байна. За ийм яриа болсон. Урдны юм болдгоо юу тэр одоо явуулдах ч юм уу эсвэл олон их нартай байх олон бүсгүүтэй нэг зэрэг байх гэдэг чинь бүр ерөөсөө грек тэр олон бурхадтай тэр грек соёлтой хүмүүсийн дунд ч асуудал биш. Үгүй яачаад байгаа өвөө ингэж амьдсан, аав ингэж амьдсан, ээж ингэж амьдсан тэр очгоо грекэд бүр ингээд эхнэр нөхөр хоёр хотод очинготой эрэгтэй янхантай газар руу эхнэр нь эмэгтэй янхантай газар руу нөхөр нь явааддаг бүр тэгээд дараад нь дах дээр цуглаад тэгээд юм хамаа цуглуулад одоо гэрлүүгээ хайрдаг. Бүр завхарсан баримт хүртэл олддог. Тэр соёл дотор хүн хөөж байгаа. Завхарлаас бол. Тэгээд тэд нар маш их гашуудсан, маш их хүнд байдалд орсон, маш их одоо юу гэдгийг ер нь бол айгүй тийм гонигтай болсон. Яг тэгээ байж тал Паул тэр хот руу ирэх боломж гарсан. Тэгснээ Паул ирээгүй. Харин Паулын захиа өрөөдсөн. Тэгээ Паул захиандаа гэж хэлсэн гэхээр би та нар дээр очие гэж бодсон байхгүй. Гэтэл би та нарыг дахиад гашуудуулах юм бол одоо хэн та нарыг баярлуулах юм бэ? Бас намайг баярлуулах хэвээр хүмүүс намайг хараад гашуудж байгаа юм бол би яаж баярлах юм бэ? Тиймээс би та нараас захиа очие гэж бодлоо. Хэн нэг чинь та нарыг гашуудуулсан бол тэр хүн зөвхөн намайг бас та бүгдийг гашуудуулсан. Үнэндээ бод энэ нөхцөл байдал бидний бүгдөөрөнгийн маш их гашуун хүнд байдалд орууллаа. Гэхдээ нэг зүйл хэлгүү. Би хэтрүүлж хэлээгүй шүү. Би түүнийг сатан тушаа гэхдээ хэтрүүлж хэлээгүй. Түүний хийсэн зүйл нь ямар их одоо олон зүйлийг ээдүүлж одоо хөгзрүүлж, бохирдуулж, чуулгандыг нэр хүндийг унгаасныг бол ингээд бид нар бүгдөө мэдж байгаа. Гэхдээ бид нар хичнээн дотны байлаа гэд, хичнээн соёлын байлаа гэд тэр бүхнийг одоо бид нар чи итгэж тоглож болохгүй, чуулган хий тоглож болохгүй шүү. Та нарыг хийсэн арга хэмжээ үнэхээр мундаг гайхалтай байлаа. Та нарыг зэмлээл, та нар уулзгаагаал тарна гэж бодсон чи харин цугласнаа түүний дагуу хийгээд ариун амьдрал болон ариусгалыг та нар өшгөлөө. Тиймээс би танаас одоо нэг юм боёо. Нөгөөдхөө буцаагаад авдаа. Бүр мөсөн алдчихаас өмнө. Та нар үнэхээр бие биенийгээ хайрдаг, бие биенийгээ үнний зам дээр зөв зогсоосоо гэж боддог хүмүүс ээ. Тиймээс энэ гашуудал бидний хувьд ашигтай боллоо. Энэ гонигтай байдал бидний хувьд ашигтай боллоо. Харин энэ одоо түүх чуулганы итгэгчид нэг нэгнийхээ ормыг хугалж, чуулганыхаа ормыг хугалж, олон хүмүүсийн хайрыг хөргөж битгий гонигтай гашуудалтай болгоосаа гэсэн том сургамж боллоо гэсэн үгийг Паул 2 дугаар Коринтын захиан дээр бичиж явуулсан байна.
өнөөдөр монголч болоход бидний ч гэсэн энэ түүх маш чухал сургамж болж байна. Усталан тэртэгээс таныхаар гол мэд дурстаа зүрх сэтгэлээ нэх үед минь эзэн ирэх чөлөөг өгдөө би үнэнд баярлахтаа өдөр бүр гараа өргөн таныхаар надад ирэхэд үргэлж магтан дуулнаа Усталан тэртэгээс таныхаар гол мэд дурстаа зүрх сэтгэлээ нэх үед минь эзэн ирэх чөлөөг өгдөө би үнэнд баярлахтаа өдөр бүр гараа өргөн таныхаар надад ирэхэд үргэлж магтан дуулнаа таныхаар магтан дуулнаа таныхаар магтан дуулнаа таныхаар магтан дуулнаа таныхаар магтан дуулнаа Усталан тэртэгээс таныхаар гол мэд дурстаа зүрх сэтгэлээ нэх үед минь эзэн ирэх чөлөөг өгдөө би үнэнд баярлахтаа өдөр бүр гараа өргөн таныхаар надад ирэхэд үргэлж магтан дуулнаа таныхаар магтан дуулнаа таныхаар магтан дуулнаа таныхаар магтан дуулнаа таныхаар магтан дуулнаа Бид хамтдаа өнөөдрийн үгийн цагаараа 2 дугаар Коринт 2:5. Хэрв хэн нэгэн чинь гашуудуулсан бол тэр хүн намайг бус харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг гашуудуулсан. Би хэтрүүлж хэлээгүй гэсэн ишлэлийн дагуу хамтдаа суралцлаа. Тэгэхээр Коринтын цуглаан бол жинхэнэ холион бантан цуглаан байсан байхгүй. Тэгээд ромчууд анх грекийг эзлэх үед грекчүүд бол мэдээж маш хүчрхэг одоо нэр төртэй, нэр хүндтэй, тэгээд маш гайхамшигтай баян тансаг бас гоё соёлтой. Гэхдээ Армен ч гэсэнтэй маш хүчрхэг Македоны Александрийн одоо юу штэ. Одоо Армен биш штэ тий. За тэгээд ингээд ромчуудад ялагдсны дараа хот болгон маш бардан байсан учраас зарим газрыг ингээд ромчууд бол хөрсдөө тэгшилсэн. Тэдний нэг бол Коринт хот байсан. Гэтэ их хугацааны дараа Коринт хотыг маш чухал хот болгохыг мэдээд бас тэнд байж байгаа үлдсэн хүмүүстээр Ром хотод болон түүний эргэн тойронд одоо туулаачилж одоо тэ ингээд юуг харьяалалгүй амьдарч ирсэн хүмүүсийг Ромын усан полот шууд хүлэг онгоцонд авчираад Коринтоос орж ирсэн баг. Тэр учраас нөгөө нэг тухайн дэлхийн нийслэл байсан Ром хотод тоглож ирсэн хүмүүсийг бөөнөр нь авчирсан гэдэг нь янз бүрийн соёлтой, янз бүрийн үдэл бодолтой хүмүүс бөөндөө ирсэн. Тэгээ тэр хүмүүстээр Паул очиж сайн мэдээ тараасан. Хүмүүс өөрийнхөө шашны суурин дээр хүлээж авсан, өөрийнхөө одоо тусгаж авах гэж, бараг өөрчилж авах гэж оролдсон. Тийм учраас Коринт хотын чуулган бол Паулын хувьд бол Паулын үйлчлэлийн он жилүүдэд, аяллаа он жилүүдэд хамгийн бэрхшээлтэй хүмүүс бол байсан байна. Одоо ч гэсэн бид нэг заримдаа харахад ингээд чуулган янз бүрийн хүмүүсээс бүрдсэн байдаг. Тэгээд хоорондоо жоохон төстөөдөө тийм хүмүүсийн цуглаан гэж бол би сайн мэдэхгүй юм байна. Тэгээд миний үйлчилж исэн нэг цуглаан байрлалаасаа болоод тэгээд настай хүмүүсээс үндэсэнтэй тэр байрлал нь
манай өнгөрсөн үе буюу одоо манай одоо социалист системийн үед нэлээд одоо эрдэмтэн мэргэд багш нар одоо скетнүүд амьдардаг байсан тийм газар тэр цуглаан байрлаж ирсэн учраас ер нь бол маш өндөр боловсралтай доктор одоо тэ багш яруу найрагч одоо утга зохиолын шүүмжлэгч эднэр гэсэн тийм хүмүүс байдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр сүмд хэдэн жил үйлчлэхүүдэд надад маш өндөр шалгуур өөртөө тавих шаардлагатай болдог гэсэн. Яагаад гэвэл тэр хүмүүс би нэг юм буруу одоо гэдэг те тэр ястаа аймаар байсан надад айгүй санагдсан байхгүй гэдэг ч юм ийм маягаар ярихгүй байхын тулд би маш их бэлддэг байсан. Тэгээд тэр хүмүүсийн нэг нь алдаа гаргасан байхгүй. Настай хүн. Үг хэлний алдаа. Тэгээ би очиод тэр хүнийг та итгэгч хүний хавьд ингэж болохгүй гэсэн чинь юусаа сонсохгүйсэн байхгүй. Адилхан л итгэх гээд гэсэн чинь тэнгуут нь би гэсэн. Эзэн таныг өөртөө авахаас өмнө таныг яагаад энэ улсыг авч явсан сэхэтнүүдийн нэг болгох сонгосон гэж бодож байна. Одоо яагаад таныг яагаад ийм хүмүүстэй ойлголцож нэг дор байлгаж байгаа гэж бодож байна. Яагаад бол бид эзэнд итгэдэг, эзэн бидэнд итгэдэг шүү. Гэт хэлсэн чинь нөгөө хүнээс уучлахгүйгаа тэгээд идэрч ирсэн байхгүй. Тэгэхээр бидний өнгөрсөн амьдрал бүгд заримдаа бүгдийн нэг одоо үгүйсгэх зүйл бол биш ээ. Бас бидний өнгөрсөн амьдрал бүр мөсөн алга болдог зүйлч бас биш ээ. Тийм болохоор би энийг алдах үед бүгдээ айдуу зөвлөн хандаж аяа. Амен. За ингээ хамт залбирая. Хэзээ та Коринтын жуулганд болсон асуудлыг бидний өмнө дэлгэн тавьж биднийг ч гэсэн ийм зүйлтэй тулах үедээ яах вэ гэдгийг зааж сургаж байна. Тэмээ хин нэг нь алдаа нүгэл гаргах үед харилцаа доволдож, хүмүүс урмаа алдаж, хүмүүс зөхөрч, хүмүүс хайрлах, бусдад одоо уужиг сэтгэлээр хандах, тэр сэтгэлээ алдах хэмжээний хүндэгдэх хохирол онцдог. Харин таны хайр бол агав. Та биднийг тайвшруулдаг, та биднийг хүч чадал өгдөг. Заримдаа бид өөрсдөө биш. Та тэр хүний хайрлсан гэдгийг мартаад байдаг. Тэгсэн ч гэсэн бид энэ дэлхийдээ тэр хүнтэй хамтаага болохоор та биднийг урамшуулж, үргэлжлүүлэн хүмүүсийг хайрласаар байхад бас өөрсдийгөө хайрласаар байгаа хүмүүсийг гомдоохгүй, ормыг нь хугалахгүй байхад та биднийг сүнсээр үдтэж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христ таныг яаж хайрлаж хүмүүсийн дунд амьдарч ирсэн шиг бид ч гэсэн тэгж амьдрахыг хүсэж байна. Бүх зүйлийг танд даатхан амьдралынхаа бүхий л асуудлуудыг шийдэгдэхгүй байгаа асуудлуудыг танд даатхан онгоожихгүй байгаа бүхий зүрх сэтгэлүүдийг танд даатхан Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Тэгээ зарын цаг дуусгахад Мирагийн номын тавир гэсэн шинэ подкаст маань хэлсэн манай нэг үйлчлэл явж байгаа. Та манай үйлчлэлийг дэмжиж бас гэгдлээ бичиж бас бусдаа хуваалцаж өгөөрэй. Тэгээд бидний үйлчлэлийг үргэлж дэмждэг сонсогч танд баярлалаа. Тэгээд маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.